За сайн байцгаана уу эрх үзэгчдээ, өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 8 сарын 15 Баасан гараг. За одоогийн хувьд бол түүхт өдөр гэж хэлж болно. Юу болох ч байгаа вэ гэхээр бид нар өмнөх 7 хоногт ярьж ирсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп болон Оросын холбооны ерөнхийлөгч Путин хоёр бол уулзахаар болж байна. Тэгэхээр бид нар өмнөх дугаараар бол ярьж ирсэн. Юу вэ гэхээр гурван талт уулзалт болж магадгүй гэдэг зүйл ярьсан. Гэхдээ энэ уулзалт гурван талт уулзалт биш, хоёр талын уулзалт болох ч юм гэсэн. За энэ уулзалтыг бол удаа дараагаар бол Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш тавьж исэн. Энэтэй холбоотойгоор 4-5 удаа Путинтэй утсаар ярьсан. Уулзалтын хувьд бол Сауди Арабид бол хоёр талын төлөөлөгч нар бол 2-3 удаагийн уулзалт хийсэн. Америкийн нэгдсэн улсын тусгай элч төлөөлөгчид Оросд 2-3 удаа очсон байдаг. Гэхдээ яг үндсэн шийдвэр гаргадаг хоёр толгой маань бол уулзаагүй явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт болохоор Оросын холбооны улсаас бол Дональд Трамптай уулзах хүсэл тавьснараа энэ 7 хоногийн Баасан гараг буюу 8 сарын 15-наас 16-ны хооронд энэ хоёр Аляск уулзахаар болж байгаа шүү. За ямар ч хэлсэн одоогийн мэдээлэлэр бол Путин уулзах гад бол явж ийн очсон байгаа гэдэг ийм мэдээлэлүүд ирсэн байна. За тэгэхээр энэ уулзалтаар юу яригдах болоо, юу шийдэгдэх болоо гэдгийг анхааралтай бид нар хажиглах хэрэгтэй байгаа. Яг тэгэхээр энэ хоёрын уулзалтаар дэлхийн геополитикийн асуудал, улс төр эдийн засгийн асуудал бол хэрхэн цаашаа өрнөх вэ гэдэг бол харагдах учраас. За тэр дундаа Украины дайны асуудал яах вэ гэдэг зүйлийг дэлхийн нийтээрээ чих тавьж харж байгаа. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө юу яригдах вэ гэдэг. Уул нь бол гурван талт уулзалт байсан. Гэтэл энэ уулзалтан дээр бол Зеленскийтэй уулзах сонирхол бол Оросын талаас бол ерөнхийдөө байсангүй. Яг тэгэхээр бол Путингийн хэлж байгаагаар Оросын талын хэлж байгаагаар бол Зеленскийтэй уулзах бол нөхцөл тохироо бол бүрдээгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. За өмнөх уулзалтуудын одоо эвлэрлийн хилцээрүүдийг ингээ хараад үзэхээр юу ярьдаг вэ гэхээр Оросын холбооны улс 3 мууч авнаа. Нэмэлтээр одоо 3 мууч нь те Луканск, Донецк, Запорожье. Нэмэлтээр болохоор Кремиог энэ дөрвийг бол хүлээн зөвшөөрөх гэдэг бол нөхцөлийг бол тавьдаг бол Украины талаас болохоор энэ нөхцлүүдийг бол хизээж зөвшөөрөхгүй. Бид нар хизээж газар нутгаа өгнө гэж байхгүй. Тэгээд хэлэлцээ хийгээд энэ хоёр бол хизээж тохиролцоо хийдэггүй. Тэгэхээр энэ нөхцөл бүрдэхгүй учраас Путин Зеленскийтэй уулзаад ямар ч нэмэргүй гэж бол үтсэн байж байгаа. Тийм учраас Украиныг хөдөлгөж байгаа нь ерөнхийдөө хамгийн том нь Америкийн нэгдсэн улс учраас эхлээд Америкийн нэгдсэн улстай дийл хийчих юм бол Украинтай дараагийн уулзалтыг бол хийж болно гэдэг зүйлийг бол гаргаж ирсэн байж. За энэ уулзалтан дээр Зеленский очоогүй болохоор Зеленскийгийн байр суурь юу гэж үзсэн бэ гэхээр хизээч Украины асуудлаар Украины их баригчийг оролцуулахгүйгээр шийднэ гэж бол байхгүй. Украины тал дээр гарсан шийдвэрг бол бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг зүйлийг бол хэд удаа ярьсан байгаа. За тэгээ яг энэ уулзалттай холбоотойгоор Дональд Трамп 8 сарын 13-нд Европын холбооны удирдагчтай одоо видео колл хийж ярилцсан байж байна. За энэ уулзалтаар ерөнхийдөө яг хилцээр дээр юу ярих вэ гэдэг зүйлийг бол санал солилцсон гэдэг юм бол гаргаж ирж байгаа. За үндсэндээ бол Европын холбооноос бол улаан 5 шоуно гэдэг зүйлийг бол тохиролцсон. Энэ юу гэхээр хилцээрийн өмнө бол галз зогсоо гэдэг зүйлийг саналыг тавьсан байна. Хоёрт нь бол хилцээ одоогийн фронтын шугам дагуу явах хэрэгтэй одоо хил давж ахиж энээсээ хитрэх хэсгүй гэдэг зүйлийг бол явагдсан байна. За тэгээд мэдээж энэ дээр Украиныг бол заавал оролцуулах ёстой шүү гэдэг зүйлийг бол санал тавьсан. Дөрөвдөх нь болохоор бол барууны орнууд Европын холбооны аюулгүй байдлыг бол нэн төрөнд бол баталгаа авах ёстой байна. Үүнд НАТО байхгүй ч байсан ямар нэгэн байдлаар гэдэг зүйлийг бол Путинээс хүснэ гэдэг зүйлээр. За дээрэс нь ирээдүйн тохиролцоог Америкийн нэгдсэн улс, Европын холбоо хоёр бол хамтарч хиймээр байна гэдэг ийм зүйлийг тавьсан. За тэгээ ерөнхийдөө ингээд толгой улсууд нь хэн бэ гэхээр Англи байж байгаа. Англи ерөнхий сайд, Германы канцлер, за тэгээ гурав дахь нь болохоор Францын ерөнхийлөгч гэсэн энэ гурван улс бол голчиж бол ярьсан байж байгаа. Тэгээ энэ дээр бол мэдээж Украины газар нутгийг бол өхийг бол хилээ зөвшөөрөхгүй гэдэг саналыг бол энэ түрүүнд гаргасан байна. За Путиний саналын хувьд Путин уулзаад юу ярих болцгоо гэдэг дээр
Путин бол үндсэндээ Украиныг яг хилцээр дээ. Гэхдээ яг Путиний уулзж байгаа зорилго бол яг ингээд 100% Украины дайныг зогсох тал дээр бас биш юм шиг байна. Украины дайн дээр яг юу өссөн үед бол бидэрт одоогоор тодорхойгоо шүү дээ. Мэдээж энд авсан, эзэлсэн газар нутгуудаа бол бид нар авмаар байна. Одоо энэ тийм Луганск, Донецк, Запорожье гэдэг эдгээрүүдийг бол авмаар байна гэдэг зүйлийг бол аваад энийг ингээд таслаад зогсоё. За тэгээд Украин бас бол хизээж НАТОд орохгүй. Тэгээд цэрэггүй юм бүс байх хэрэгтэй гэдэг ийм хүслүүдээ бол тавих болов гэж бол үзэж байна. Дээрэс нь гол зорилго нь юу вэ гэхээр за тэгээд яг энэ гол зорилго дээр аваад үзэхээр Путиний дагаж хэн явж байгаа вэ гэдэг дээр нэг сонирхолтой хүний талаар яригдчихээн лээ. Энэ юу вэ гэхээр Оросын сангийн сайд гинэ. За сангийн сайд бол одоо энэ Украины дайнтай холбоотойгоор эдийн засгийн оргилд орсон доор Оросын эдийн засгийг бол авч явсан юм хүнээ гэдэг талаас ярьж байна. Тэр хэд хэдэн одоо энэ эдийн засгийн чиглэлийн хүмүүсийг авч явсан гэж үзээд байна. Энэ хүмүүс нь ямар зорилготой вэ гэхээр Украины дайнаас гадна Америкийн нэгдсэн улстай хийх худалдааны эдийн засгийн юмнууд бол гол яригдах юм магадлалтай гэж үзээд байна. Тэгэхээр Путин Трампыг ямар хүн бэ гэдэг бол мэдж байгаа. За Путин бол Трампт ямар санал тавих вэ гэхээр харилцаагаа сайжруулъя. Украины асуудал бол даваа ингээд бид нар инхийн хэлцээрт орноо. Тэгтээ хоёулангийн асуудал байна. Тэ өмнө ярьж ирсэн утсаар ярихдаа ярьж ирсэн юу вэ гэхээр Оросын холбооны улсад үйл ажиллагаа явж исэн компаниуд гарснаас улбаалаад Оросд бол 300 тэрбум долларын алдагдлалд орсон. Энийгээ буцаа сэргээмээр байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ асуудал ярина. Нэгсэндээ Америк Орос хоёрын харилцааг сайн болгоё. Бизнес худалдаануудаа хийя. Газрын тосоо нийлүүлье гэдэг зүйлийг Орос бол Путин тавих болов гэж харж байна. Гол зорилго нь энэ болов. Том зорилго нь. Тэгээ энэ дээр мэдээж Дональд Трамп тэгэхээр окей гэж бол хэлэхгүй. Тэгэхээр Дональд Трамп бол бизнесмен хүн. Бизнесмен хүний хандлага бол юу гэдэг вэ? Хин хиндээ ашигтай байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр Дональд Трамп өмнө худалдааны хилцээр хийсэн улсуудаар аваад үзэхэд те за Европын холбооны гадаад худалдааны цэнцүрэгтээ 15%-аар тавья, 600 тэрбумын хөрөнгө оруулалт хий. За Япон бол 550 тэрбумын хөрөнгө оруулалт хий гэдэг ч юм уу. Солонгос бол тэгээд Солонгосоос нэг 500 орчим тэрбумыг ингээд ерөнхийдөө бол те манайдаа дийл хийхдээ манайдаас хөрөнгө оруулалт хий. Мөн үү? Японыг бол одоо Боинг онгоцноос 10 тэрбумын худалдаа авалт хийнэ гэдэг чинь. Иймэрхүү дийлүүд хамт явж ирсэн. Тэгвэл Орос юу гэх вэ гэхээр бид нар гадаад худалдаагаа та нартай хий. Та нар энэ гадаад худалдааг хий. Оронд нь бид нар бол танад хөрөнгө оруулалт Америкт бол сангуужилт хийя гэдэг ийм зүйлийн юутэй бэлэгтэй Путин ирсэн баг гэж бол харж байна. За мэдээж энэ дээр дараагийн том ярих зүйл нь юу вэ гэхээр цөмийн зэвсэггүй юм цөмийн зэвсэггүй байх хэрэгтэй гэдэг энэ гэрээг бол дахин хийж магадгүй гэдэг ийм шуум бол байж байна. За тэгвэл нөгөө талдаа Дональд Трамп юу харж очиж байгаа вэ? Мэдээж Дональд Трампын зорилго бол Украины дайныг зогсоож хоёр улсыг инхийн хэлцээр. За өөрийгөө бол юу гэж өргөмжилж байгаа вэ гэхээр би инхийн хэлцээр зуучлагч гэж үзээд байж байгаа тийм. За энэ хүү асуудлаа өмнө бол Пакистан, Инд хоёрын асуудал дээр хүртэл яриад авсан байж тийм. Тэгэхээр энийг бол зуулчлан гэж үзэж байна. За тэгэхээр Дональд Трамп юу гэж яриад байна гэхээр би ер нь бол яг юу хүсэж байгаа вэ гэдгийг 2 минутанд хараад тэгээ цаашдын шийдвэрээ гаргана. Би ер нь бол нэг юм ажиглах тандах маягаар бол уулзтай хийнэ гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Би энийг 2 минутанд хийдэг юу ярих вэ? Тэгээд мэдээж би саналаа тавин за Украины талын юун дээр бол ямар дийл хийх вэ гэхээр ер нь бол газар нутгийн асуудал дээр бол бүр 100% бол зөвшөөрөхгүй. Гэхдээ газрын swap гэдэг зүйл бол байж болно. Солилцох маягийн иймэрхүү дийлийг бол хийх санал тавьж бол магадгүй гэдэг ийм шуум бол орж ирж байгаа. За мэдээж бол Путиний тавьсан эдийн засгийн чиглэлийн бодлогуудыг бол харж өөрт ашигтайгаа бол зөвшөөрөх магадлалтай. Хэрв Дональд Трампд тавьж буй бэлэг нь хангалттай санагдахгүй болвол хэрв энэ яриад байгаа энхийн хэлцээр Аляскад хийхдэггүй болвол Дональд Трамп яах вэ гэдэг дээр сэтгүүлчид мэдэгдэл өгөхдөө хэрв энэ хэлцээр талаар болох юм бол Америкийн нэгдсэн улс Оросд
маш хатуу хориг тавина. За энэ удаагийн хориг юу байж болох вэ гэдэг дээр энэ хилцээрийг тавихаас өмнө Дональд Трамп хилцээр хийхгүй бол бид нар 2 дахь шатны эдийн засгийн хориг тавина. Энэ нь Оросын холбооны улсуудаас авч буу нэгт худалдан авч буу улсуудад хориг тавина гэдэг зүйлийг хэлсэн байж байгаа. За энэ дотор бол хамгийн том 3 улс байж байгаа. Нэгт нь мэдээж Хятад улс, хоёр дахь нь Энэтхэг улс, гурав дахь нь Турк улс. За ямар ч байсан Америк нэгдсэн улс Энэтхэг улсын тарифыг 50 болгож өсгсөн байж байгаа. Оросоос нефт авж байгаа гэдэг дээр. Тэгэхээр дараагийн ээлжинд Хятадыг чангатгах энэ асуудал болох юм бол Орос бол үндсэн гол орлого олж байгаа, нефтээс олж байгаа орлогыг олж чадахгүй ийм хэцүү байдалд орох учраас өрсөж бол энэ уулзалтыг хийх ийм саналыг гаргасан. Энэ уулзалтанда таарсан бэлгийг барихгүй бол Дональд Трамп дараагийн хатуу арга хэмжээг авна гэдэг ийм зүйлийг өгсөн байна. За тэгээ бид нар энэ өдрийн уулзалтын дараагаар нэгд өдөр эдгээрээ юу ярьсан бэ? Ханшид яаж нөлөөлөх вэ гэдэг зүйлийг бол нэгд өдрийн бичлэгээр бол эргэж уулзъя.